Бид өнөөдөр дэлхийн 2 дугаар дайны үеийн бүгд найрамдах Монгол ард улсын талаар судалцгаая. Японы эрх баригчид Азад түрэмгийллээ идэвхжүүлснээр 1932 он гэхэд зүүн хойд хятад өвөр Монгол Манжуурыг эзэлж Манжихоо хэмээх улсыг байгуулсан. За дараагаар нь 1934 оны 1935 оны ихэр бүгд найрамдах Монгол ард улсын дорнод хэлд Японы цэргийн томоохон хүч хөрөнгөлөгдөж Японы аюул болол бодит зүйл болсон. 1934 оны дунд үеэс Япон Манжихоогийн талаас бүгд найрамдах Монгол ард улсын хөлийг зөрчих, хөлийн харуул руу довтлох, хил орчмын нутгийн ардыг түүгийн дээрэмдэх явдал шатлан өргөжөж 1935 оны 1-р сард халахын сүмийг цэргийн хүчээр эзлэн авсан. Бүгд найрамдах Монгол ард улсын засгийн газар цэргийн мөргөлдөөнийг өргөхдөггүй байх, хөлийн бодлоныг яриа хэлцээрийн замаар зохицуулах саналыг тавьж 1935 оны 6-р сард бүгд найрамдах Монгол ард улс ба Манжихоогийн төлөөлөгчдийн хооронд хэлэлцээр болсон. За гэвч уг хэлэлцээр тодорхой үр дүнд хүрээгүй. За Японы аюулаас сэргийлэх үүднээс 1936 оны 3-р сарын 12-нд бүгд найрамдах Монгол ард улс болон Оросын хооронд харилцан туслалцах протоколыг Улаанбаатар хотноо байгуулж хэрв энэхүү гэрээ тогтоосон нэгэн этгээдийг цэргийн хүчээр довтлол бие биедээ элдв тусламж мөн цэрэг зэвсгийн тусламж хүлээхээр тогтсон байж идэг. За 1937 онд энэ чутгаараа бүгд найрамдах Монгол ард улсын засгийн газрын хүсэлтийн дагуу зөвлөлтийн цэргийн анги нэгтгэлүүд манай улсын нутагт ирж дорнод хязгаарт байрлсан бичдэг. За үүний дараагаар дэлхийн 2 дугаар дайны үеийн Монголыг авч үзэх юм бол 1941 оны 6 сарын 22-нд нацист Герман харилцан үйл довтлолцох гэрээгээ зөрчин зөвлөлт холбоот улсад гинт халдан давтаснаар зөвлөлт холбоот улсын эх орны дайн эхэлж бүгд найрамдах Монгол ард улс дэлхийн 2 дугаар дайнд татагдсан ороход хүрсэн. Бүгд найрамдах Монгол ард улс 1936 оны харилцан туслалцах протоколоор хүлээсэн мөргийнхаа дагуу зөвлөлтийн ард түмэнд бүхий л бололцоогоор туслахаар шийдвэрлэсэн. 1941 оны 11-р сард Монгол улсын эдийн засаг, соёл, батлан хамгаалах бүх ажлыг дайны үеийн байдал захируулан зохион байгуулах шийдвэрийг гаргасан. Дайны үеийн хүндрэлийг давах гол нөхөс нь мал аж ахуй байсан учраас малаа өсгөх, ашиг шимийг нь бүрэн ашиглахад чиглэсэн олон арга хэмжээг хэрэгжүүлсэн. Жишээлх юм бол малчид 1941 оноос ноос, 1944 оноос махыг улсад албан журмаар нийлүүлэх болж улсын ачааг албан журмаар ердийн хөсгөөр нэгсэндээ тээвэрлэх болсон бичдэг. Дайны жилүүдэд зөвлөлт холбоот улсад нийлүүлсэн мал 2 илүү дахин, ноос 2 дахин нэмэгдсэн бичдэг. Улс хоршооллын байгууллагууд дотоод нөөц бололцоогоо ашиглан цай, тамхи, шүдэнц, савн зэрэг өргөн хэрэглээний бараа, тэрэг, тоног төхөөрөмж, газар тариалангийн багаж, сэлбэг хэрэгсэл зэрэг 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг шинээр үйлдвэрлэсэн байна. Үйлдвэрийн газрууд ажилчдын хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, туршлага санаачлахыг дэлгэрүүлэх зорилгоор нэгсэндээ 1943 онд тэргүүний ударник нарын зөвлөгөөний зохион байгуулсан. 1941 оноос сургалтыг кирилл үсгээр явуулж эхэлсэн бөгөөд нэг бичиг үсэгтэн 3 хүнд шинэ үсэг заах хөдөлгөөн өрнүүлж 1946 оны 1-р сарын 1-ээс албан хэргийг шинэ үсгээр тухайн үед хөтлөн явуулах шийдвэр гарсан байждаг. 1942 онд одоогийн Монгол улсын их сургуулийг байгуулсан нь бол маш том дэвшил байсан гэж үздэг. Тайз дэлгэцийн урлагт гарсан шинэ бүтээлүүд болох Мандухай цэцэн хата, Амар санаа зэрэг жүжиг, Сүхбаатар цогтой зэрэг кинонууд бүтээгдсэн. 1941 онд улсын цирк нээгдэж тухайн үед анхны тоглолтоо хийжсэн. Фронтод бэлэг хүргэх ажлыг удирдан зохион байгуулах бэлэглэлийн төв комиссийг 1941 оны 9 сард засгийн газрын дэргэд тэрчлэн аймаг, хот, сум бүр салбар комисс байгуулагдсан. Ховсголт Монгол танкын бригад, Монгол ард нисэх онгоцны экстралийн дайчдын хоол хүнс, хувцас хэрэглэлийн зардлыг манай тал нэгсэндээ дайн дуустал бол бүрэн дааж исэн. Дайны жилүүдэд нийтдээ
Малчид хагас сая шахам акт мордыг худалдаж 32.5 мянган морийг бэлгэлсэн байжээ. За чөлөөлөгдсөн нутгийг сэргээн босгох офицер байлдагчдын ар гэрт туслах шархацсан цэргүүдэд дулаан хувцас явуулах ажил тус өрнөжсэн. За мөн дайны жилүүдэд монголчууд фронтод 8 удаагийн бэлгийн цуваа хүргэж олон зуун сая төгрөгийн мал эд материалын зөвлөлийг зөвлөлтийн ард түмэнд өгч тусалсан байдаг. Бүгд найрамдах Монгол ард улс Японы эсрэг дайнд оролцсон талаар авч үзье. 1945 оны 5 сарын 9-нд нацист Герман буун өгч. За гэвч Азиатд Германы холбоотой милитарист Япон дайныг үргэлжлүүлэхийг эмэлцсэн хэвээрлээс. За зөвлөлт холбоот улс Яалтын баг хурлаар хүлээсэн үүргээ биелүүлэн 1945 оны 8 сарын 9-нд нэгсэндээ Японд дайн зарласан. Бүгд найрамдах Монгол ард улс энэ үйл хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулах тусгаар тогтнол аюулгүй байдлаа хангах үүднээс 1945 оны 8 сарын 10-нд Японд мөн дайн зарласан. За Монгол зөвлөлтийн морд механикжуулсан бүлэг Японы хамгаалалтын шоргоо эсэргүүцлийг дарж томхоохон хот суурин эзлэн авсан. Жанжихүүгийн давааны бэхлэлтэнд тосон 8 дугаар сарын 21-ний өдрийн ширүүн тулдаанд Аюуш Данзан Ончиг нарын бүгд найрамдах Монгол ард улсын баатрууд шинээр төрөн гарсан. 1945 оны 9-р сарын 2-нд Япон уг дуугаа бууж өгөх актанд гарын үсэг зурснаар дэлхийн 2-р дайн нэгсэндээ дууссан. 1945 онд Яалтын баг хурал дээр зөвлөлт холбоот улс Их Британи, Америк нэгдсэн улсын удирдагч гадаад Монголын статус ковог нэгсэндээ хүлээн зөвшөөрөх тохиролцоонд тухайн үед хүрч чадсан. 1945 оны дундуур зөвлөлт холбоот улс бүгд найрамдахтад улсын хооронд хэлэлцээр болж Монголын ард түмэнд тусгаар тогтнох ирмэлцлээ санал хураалтаар нотлон харуулвал Хятадын засгийн газар одоогийн байгаа хэл хязгаарын хүрээнд Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөөр тохиролцсон. За улсын баг хурлын тэргүүлэгчид 1945 оны 9 сарын 21-нд бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтнолын тухай бүх нийтийн санал хураалт явуулах тогтоолыг гаргасан. Санал хураалтанд сонгуулийн насны иргэдийн 98.4% нь оролцож, за нийт 487,409 хүн оролцож бүгд тусгаар тогтнолын төлөө саналаа өгсөн. За Гоминданы засгийн газар 1946 оны 1-р сарын 5-нд бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтнолыг нэгсэндээ хүлээн зөвшөөрч улмаар мөн энэ оны 2 сарын 13-нд дипломат харилцаагаар тогтоосон ийм түүхэн шийдвэрийг гаргасан байдаг.